судалгаа шинжилгээд дэргэцээд одоо манай ялангуяа нэгдсэн юм хувь хвшлийн эмнэлгүүд Эрүүл мэндийн сайд Харанхай аймагт ажиллалаа. Орон нутгийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал үзүүлэлт тулгамдсан асуудалтай танилцсан юм. Цаашаадаа өргөө ажиллах ухаалаг худалдан авалт хийх, эрчим тэмцэлгээрүүгэн шамдах, хүний нөөцтөн ухаалаг хандлагыг чиглэл болгожээ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт хөрөнгө оруулалтуудад төсөл хөтөлбөрүүд эмч эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллын шинэ тогтолцоо, эмчилгээ онцлогоо, эмийн хяналтын талаар шинэ мэдээлэл өгчээ. Тэрбээр уулзалтын төгсгөлд Харанхай аймагт 3-4 төрийн тусламжийн автомашин шийдсэн. Ирэх 4-р сард багтааж өгнө гэлээ. Мөн цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвийн шинэ барилгын ажлыг 2027 оны улсын төсөвтөд суулгаж өгөхөр болсон юм а. Уулзалтын үеэр аймгийн цэг дарга болоод сумдын эрүүл мэндийн төвийн удирдлагуудад тодорхой хэдэн санал хүсэлт тавьсан юм а. Төвчөө санхүүгийн талаар та нар ийм мэдлэгтэй болох хэрэгтэй. Техник тоногдох хөрөмжийн талаар ийм мэдлэгтэй болох хэрэгтэй. Барилга байгууламжийн талаар ийм мэдлэгтэй болох хэрэгтэй. Эмнэлгийн хэрэгслийн талаар ийм мэдлэгтэй болох хэрэгтэй гэсэн ийм сургалтыг өгөхгүй бол тогног төхөөрөмж юунд ашиглаж чадахгүй менежер хүчин тэрийг үр ашигтай ажиллаж чадахгүй. Энэ тал дээр одоо боловсон хүчнийг сургах тал дээр тагшин дотгошны явуулдаг, Улаанбаатарт орон нутаг дээр нь шатлсан сургалтуудыг менежер талдаа одоо түр хувийн хвшлийн бүх хүмүүс дээр нь гарах. Харанхай аймагт сургалтын сургуулиудыг байгуулсан. Энэ сургуулийн хөгжил цэцэглэлт судалгаа шинжилгээд дэргэцээд одоо манай ялангуяа нэгдсэн юм хувь хвшлийн эмнэлгүүд тэнд ажиллаж байгаа хүмүүс нь хамтарч ажиллах маш том боломж. Энэний л хөгжлөөр одоо боловсролын яамтай хамтраа цаашдаа өөр одоо олон мэргэжил нэмэх ямар боломж байдгийг тэр тал дээр бас анхаарч өгөөрэй. Нөгөө нэг асуудал бас багийн эмчнэр. Ер нь яг цаашдаа яах юм бэ гэдэг асуудал маш их төвшөлдөж байна. Төрийн үйлчлэгийн эрүүл мэндийн мэргэжилтэй хоёрын нь одоо харьцаа өнөөдрийн түвшинд бол яг Харанхай хувьд бол 60-40 орчимтай байгаад байгаа. Стандарт дээр тэр яг хүний нөөцийн бүтцийг айгүй тодорхой болгож өгөх хэрэгтэй. За хөдөө орон нутагт бас ингээд залуу эмчнэр ирж ажиллах гэхээр одоо орон байрны асуудал бас их хүндрэлтэй байна. Одоо манайх гэхэд одоо аймгийн төвөөс ийм аслагдсан суманд эмч ирээд ажиллая гэхээр гууж жагаад авчирхаар одоо байрлуулах байр байхгүй байх жишээний. Харанхай аймаг 93201 хүн амтай. Үүний 49.3% нь эрэгтэй, 50.7% нь эмэгтэй. Нийт хүн амын 22.5% нь аймгийн төвд, 77.5% нь хөдөө орон нутагт амьдардаг юм а. Эрэгтэйчүүдийн дундаж насалт 71.2, эмэгтэйчүүдийн 74.5 байгаа нь хүйсийн насалтын зөрүү 3.2 жил байгаа юм а. Улсын хэмжээнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж насалтын зөрүү 9 Харанхай аймагт бага байдаг байна. Манай засгийн газраас одоо эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин 1 сараас 30% нэмээд байгаа. За ингээд 8, 9, 10, 11, 12 дугаар саруудаар нийтдээ 9% нэмээд ингээд нийтдээ бид одоо 75% нэмэхээр энэ 26 төлөвлөсөн байгаа. Одоо эмнэлгийн байгууллагууд өөр ширхний асуудал, өвлөг авлагын асуудал байгаа. За үүнийг бид бас одоо 6 сарын дотор өвлөг авлагыг одоо дуусгахаар 1 сард 30% нь орсон, одоо 2 сард 30%. За энэ дотроо бас одоо зориудаар би бас одоо энэ Харанхай аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд хэлж байгаа зүйл бол ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг хамгийн түрүүнд энэ авлагаасаа төлөөрэй. Ажилчдынхаа одоо нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байна гэдэг нь буцаагаад ямар их ноцтой. Эдгээр нь одоо хэрэглээний зээл авч чадахгүй, гадаад явах гээд виз авч чадахгүй болох энэ гэсэн олон саад бэрхшээлүүд байдаг учраас нэг номерт алигаа барагдуулах мө гэдэг дээр одоо байгууллагын удирдлагууд онцгой анхаарна үзье. Харанхай аймаг 300 ортой шинэ эмнэлэгтэй. Үүнийг бэхжүүлэх 2026-аас 2027 онд Харанхай аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, тэр дотроо харуулт зүрхний шигдээс гэмтэл осол дөрвөн тусламжийг сайжруулах зорилгоор 5-7 сая долларын хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөснийг салбарын сайд дурдлаа. Мөн сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулж илүү эргэн төвтэй, эргэндээ хүрч ажилласан байгаасаа гэдэг зорилгыг агуулж, журмаан танилцуулж, 3 дугаар тогтоолоор санхүүжилтийг нэмж өгснөө мэдээлсэн байна.